мөн эндээс Ардчилсан намаас нэр дэвшигч Дашдинбэрлийн Батэрдэн сонгуулийн сурталчилгааны ажлаа Хамбогд сумын иргэд сонгогчтой уулзсан уулзалтаар үргэлжлүүллээ. Тэрээр Хамбогд сумд нэлээд олон бүтээн байгуулалтыг хийсэн нь одоо ч нутгийн иргэдийн халуун талархлыг хүлээж байдаг. Дэмжгийн хийдийг сэргээн засварнаж, дэмжиг бурхныг залснаар гадаад дотоодын аялагч жуучдын нүдийг хужирлах, соёл урлагийн их өвийг бүтээж, говьчуудын бахархал бүтээлийг нэгээр нэмсэн, мөн сумын эхчүүд ээжүүдийн хүсэлтээр амин булаг эмнэлэгт Улаанбаатар хотоос нарийн мэрэгжлийн эмчийг урьж ажилуулж, Монголд 3 хүн байдаг хамгийн сүүлийн үеийн техник болох 4D эхо аппаратыг бэлгэлснээр уул уурхай дагсан амьдралтай ард түмний асуудал болсон ургийн гажгийг эрт уншиж, говийн ирээдүйн хойч үе эссэн мэнд энэ хорвоод мэдлэгэд нь зайлшгүй хэрэгцээтэй маш чухал асуудлыг шийдвэрлсэн сумын ард иргэд талархалтай ханддаг юм а. За хамгийн нэгдүгээр тул одоо бидний маань одоо эрүүл бол баян гэсэн үг үүдэг. Одоо хамгийн гол одоо хүний эрүүл мэнд сайн сайхан тэр ч байтугай энерги чүүд бидний өр хүүхдийн төлөө одоо сайн сайхныг хийж одоо үйл залгамжилсан нарийн мэрэгжлийн Улаанбаатар хотод жижиг зулаа нартай одоо энэ эмчийг авчирч одоо хамбогдчууд болон одоо бусад одоо энэ тойрсон Баяава, Мандлай, Цагаагаад, Гашуун сухай гэсэн одоо ойр орчны бүхэл эмэгтэйчүүдийг хамарсан ийм сайхан буянтай үйлс хийсэнд нь бас Батэрдэндээ бас их баярлж байгаагаа бас илэрхийлж байна. Цогцсны Хамбогд сумын хөгжлийн асар их хурдыг өнөөгийн төр засаг гүйцэхгүй цагаан олсон бодлого шийдвэрүүд холч бодлого энэ нутагт өгүүлэгдэж байгаа гэд жирийн нэг сумын асуудал биш дэлхийн хэмжээний асуудлыг энэ нутгийнхан өнөөдөр хөндөж явж байна. Говьчууд бидэнд хөгжлийн дээд туйлыг харах хувь зай байгаа хэдий ч өөрсдөө л нутаг орондоо эзэн байж хөгжлийг бий болгохгүй бол баялагын балагт хамгийн их өртөх ард түмэн гэдгээч ард иргэд нь ярьж байна. За юу гэхээр өмнө нь бол одоо улсын хурлын сонгуул болоход хүн одоо намааг дэмждэг байсан тийм ээ одоо тэр намаас сонгогдсон хүн таалагдсан ч таалагдаагүй ч тэр намааг дэмждэг тэр намын гишүүн зурдаг дугуйлдаг байсан. Энэ сонгуул бол намаач дэмждэг мөн намаач дэмжиж болох одоо тийм хүнээж сонгож болох ийм сонгуул болсон. Энд бол одоо энэ нь бол надад маш их таалагдж байгаа. Яагаад гэхээр би бол одоо Монгол Ардын намыг дэмжигч гэхдээ энэ удаагийн сонгуулиар Батэрдэн гишүүнийг би маш их дэмжиж байгаа. Яагаад би энэ хүнийг дэмжиж байгаа вэ гэхээр одоо өмнө нь одоо улсын хурлд суусан хүмүүсийн юу гэдгийг одоо нөгөө төрөөс төрсөн тэр гомднод гэдэг шиг ийм зүйлийг энэ хүн хийгээгүй нэгдүгээрт хоёрдугаарт одоо бидний татвар төлөгчдийн мөнгнөөс одоо авах хумслах одоо халааслах ийм хүн бишээ гэж бодоод дэмжиж байгаа. аргаа барахтаа бид нар энэ нүүрсний салбар, энэ уул уурхай салбар ийм ашигтай юм шүү гэж би бүх юмаа дэлгэж байж бизнесмүүдийг дуудаа. Энийг бид нар гадны хаваа явуучих гээд байна. Бид нар үндэсний компаниуд нэг жинийгаа хийе л да. Үндэсний компаниуд босч өндийж байж тэр үндэстэн хөгжиж босдог гэсэн үүх түүхийг нь сануулсаар байд бид нар 2000 компани нэгдсэн. 2000 компани захирлуудын машин Сүхбаатарын талбайд дүүрээд соёлын төвд 3 өдөр хуралдаж энэ асуудлыг зогсоож чадсан. Энийг өнөөдөр ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ энийг түүхэн ач холбогдолтой юм ийснийг бид нар Монгол 909 үндсэн нэгдлийн удирдлагууд ойлгож өнөөр бахарч явдیں۔ Хөгжилд хамгийн ойр Хамбогдчууд ирээдүйг харсан нарийн төлөвлөгөөтэй ажил асуудлуудыг шийдвэрлэхэд хол ухаанаар эзний ёсоор нутаг орноо хөгжүүлж чадах өмнө говийн бахархал болсон цөөхөн хүний нэг Дашдинбэрлийн Батэрднийг дэмжихээ илэрхийлж сонгуулийнх нь ажилд амжилт хүсэж байлаа. Сонгуулаа өгнөө. Та одоо ямар ч гэсэн манай өмнө очиж төлөвлөлтөө энэ учраас таны сонгуулаа гэж. За